4-5 хоног гол байна. Нөгөө нүүр гал ажиллагаа байхгүй. 2 сарын дунд гэхэд бид энэ 24 цагийн дуусгана. Нэг болон 38,000 төгрөгнөөс 41,000 төгрөгийн хооронд байна. ICM мэдээллийн сайт за мэдээллийг Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо за дугаар тоо тайлаас мэдээлэл өгч байна. Тэгэхээр энэ бол за хийн халаагуур за газан ийм 100 байгаа. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд за Чингэлтэй дүүргийн 5,000 айлыг за ийм газан хийн халаагуурт одоо ийм үе шатаагаар шилжүүлж байгаа. За энэ айлын хувьд бол өнгөрсөн 7 хоногт энэ хийн халаагуурыг суйрлуулсан юм байна. Тэгэхээр нэг боллон газыг за нэг 5 дахь өдөртөө бол хэрэглэж байгаа. Тэр энэ хийн одоо газан халаагуур нь за утаа тортог багтай за хэрэглээний хувьд одоо илүү амар хялбар байгаа гэдэг зүйлийг энэ тухайн одоо оршин суугч иргэн хэлж байна. Ажиллагаа болохоор одоо нөгөө 100 шиг утаа унааргүй. Тэгээд ажиллагаа бол одоо нөгөө нүүр гал ажиллагаа байхгүй. Дажгүй юм санагдаж байна. Ганцхан аюул осол аваар интерес л хүн сэрэмдээ хүн өөртөө л явагдсан байх ёстой шүү дээ. Хүн тэ учраас хүн зөв болцоо хэрэглээд их бол болцоотой юм байл санаж байгаа. Гэхдээ манайх бол одоо сайн нэг хэдэн хүүхдтэй шүү дээ. Тэгэхээр бараг асаалтайгаа. Тэгээ өнөөдөр хараад болохоор өглөө за одоо нэг цаг 30 минут жаа унтраах гэж байгаа байхгүй юу. Газ авних гээд хань. Тэгээ би одоо энэ юун дээр юм хийгээгүй байгаа. Зөөр төрш үзээд усал уцсан. Гэсэн зайл өчигдөр айл 3 дууссан гэж хэлээ. Нэг энэ бодооноор нэг ятаадаг 15 гэсэн удлаа юм лээ. 7 хоног болоо сансаа. Тэгээ манай хараа дуусгаад одоо өнөөдөр бол 4-5 хоног гол байна. 5 хоног дээр болж ирэл л дээ. Тэгэхэд бол амар юм билээ. Зөв гоё хэрэглээд яавал бодоогүй. Гэтэ хүн чинь өмнө дас суртлаа бас цаг хугацаа байдаг шүү дээ. Тэн дээр бүх юм байлаа л дээ та. Тэн дээр энийг яаж ажиллуул бүх юм дээр лавлага гараа авлага байна шүү дээ. Нийслэлчүүдийн тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулахын тулд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. За тэгвэл энэ оноос эхлэн за хагас коксын түлшийг хэрэглэхээс гадна за айл өрхүүдийг дулаалж за дулаан алдагдлыг багасгах цаашлаад хийн түвшинд одоо шилжүүлэх ажлыг эхэлсэн. За энэ ажлыг Шингэлтэй дүүргээс эхэлж за нийтдээ 5,000 айлыг үе шатаагаар хийн түвшинд одоо шилжүүлэх ажлыг хийгээд байгаа. Үүнтэй зэрэгцэн за энэ мэт энэ хийн түвшийг борлуулах цэгүүдийг бол байгуулад байгаа юм а. Хийн түвш борлуулах цэгүүд нь бол за зах зээлийн үнээс хямдхан байна гэдгийг бол онцолж байгаа юм. Олон улсад бол за хийн түлшийг бол одоо агаарын бохирдлыг бууруулахад одоо хэрэгэлдэг хамгийн одоо үр дүнтэй арга гэж хэлдэг. За энэ л жишгээр Манаус энэ оноос эхлэн хийн түлшид одоо шилжих ажлыг үе шатаагаар хийж байна. Нийтдээ 5,000 айл өрхийг нүүсийн яндангийн буулгаад газан халаагууллуу шилжүүлэх ажил эхэлсэн байгаа. За гэхдээ үүний хүрээнд эхлээд айл гэрүүдэд дулаалсан. За тэгээд дулаалгын араас нь газнууд явсан. За газан халаагуур суудлуулахын бас нэг бидний бас нэг цугтаа хийх ёстой юм. Хуучин бол одоо нүүс түгэх цэг гэж байсан бол одоо бид нэр газ түгэх цэг болгож өөрчилж яаж байгаа. Тэгээ манай дүүрэгт бол нийтдээ 24 газ түгэх цэгүүд барьж байгуулна. Одоогийн байдлаар 2 нь баригдаад ашиглалтанд орсон. 2 сарын дунд гэхэд бид энэ 24 цагийн дуусгана гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Хийн түвш юу н ямар үнэтэй борлуулж байгаа юм бэ зүгүүдэд? Нэг болон 38,000 төгрөгнөөс 41,000 төгрөгийн хооронд байна. Айл өрхийн хэрэглэнээс хамаарат нэг өрхөд 3-7 хоногийн хугацаанд нэг боллоотой газ ашиглагдаж байна. Эхний ээлжинд хорооноос зуухны суйрлуулалтны хийгдэд явагдаж байгаа. Зуухны суйрлуулалтны хийгдсэний дараа нэг айл маань ирээд шууд 2 боллоотой газ нэг удаа аваа явж байгаа. Үүнээс хойш болохоор худалдаа авалт нь нэг боллоо нөгөөд нэг боллооноо аваад явах байдлаар л явагдаж байгаа.